За зөвлөгөө номер 3. Та кино үзэх дуртай юу? Яг Кевин Орд бас ингэж ярих чи яа ийгүү бэ? За та нарт өгөх дараагийн зөвлөгөө маань гэх юм бол та одоо кино үзэх мэдээж дуртай тий? Кино үзэхдээ та ямар кино үздэг вэ? Энэ яг зүгээр миний зүгээр та нарт зөвлөгөө санал болгож байгаа юм шүү. Одоо би болохоор кино үзэхдээ ингээд юм тийм одоо хүний сонирхол ямар ч байж болно л да. Гэхдээ миний хувьд бол би солонгос кино минь их үзээд байхыг хүсдэггүй одоо тэр нэг хятад кино ч юм уу одоо бүгдийн дэвлэлтэй үсгүй юудгай тийм кино үзэхийг хүсдэг. Би болохоор яг ингээд гоё ингээд хүнд айгүй гоё мессеж өгсөн одоо тэгээ бас нийгмийг айгүй тодор харуулсан хүний амьдралд болж байгаа процессыг айгүй бүр ингээд бүр яг ингээд сэтгэл бүр ингээд хоногсдол гоё мессеж өгсөн тийм кинонуудыг үзэхийг хүсдэг. Тэгээд тэр кинонуудаа би яаж олж үздэг вэ гэхээр нэг одоо энэ самбарыг харж байна. Энэ самбар дээр шинэ одоо миний янз бүрийн юм төлөвлөлт мөлт юм эсвэл аялал маялал кино ном үзэх ёстой юмнуудын юм самбар байгаа байхгүй юу? Энэ дээр маань болохоор ийм үзэх ёстой кинонуудын самбар гэж үүдэг. Энэ нь болохоор юу вэ те? Оскарын шагнал 1970 оноос одоо 2020 он хүртэл юм уу? Яг ингээд best movie те хамгийн одоо movie of the year гэдэг одоо хамгийн шилдэг киноор шалгарсан кинодыг ер нь түүгээд үзчихвэл зүгээр шүү. Одоо монгол хэл дээр ч гэсэн байдгийн, англи хэл дээр Netflix интерес та нар бас англитэй бол үзэж болно. Тэгээд тэднүүсийг ер нь үзчихвэл зүгээр. Яагаад тэгэхээр тэр кинонууд маань болохоор одоо Avengers гэх мэтчлэн тэгж бүр амар эффект бүр амар гоё сонирхолтой кинонууд бол нэг бол тэгж харагддггүй. Яг хөө зүгээр яг ингээд хүнд хүрж байгаа тэр үнэлэмж хүнд өгж байгаа мессеж нь айгүй тийм зөв айгүй тийм айгүй гоё мессеж өгдөг тийм дандаа кинонууд ер нь бол төрүүлдэг байгаа. Тэр Оскарын шагналд бол нэг төрүүлж байгаа кинонуудыг бол одоо боссон төсөв хөрөнгөөр энэ төр нь бол ямар ч хамаа байхгүй жүжигчдийн ур чадвар энэ төр тэгээд хүмүүст өгж байгаа мессеж энэ төрээр нь харж дүгндэг байгаа. Мөн imdb.com гэдэг нэг сайт байгаа. Тэн дээр тэрийг бол та нар мэдэх бах. Тэн дээр нөгөө нэг одоо кинонуудын үнэлгээнүүдийг тавьдаг. International Media Database гэдэг тийм сайт одоо кино шүүмжлэгчдийн интерес өгсөн үнэлгээг ингээд тавьдаг тийм сайт байгаа. Тэн дээрээс ингээд шүүж киног үзвэл бас айгүй зүгээр шүү. Тэрний одоо бүх цаг үеийн шилдэг 50 кино гэд бас одоо энэ тэр хавь одоо энд харагдаж байна. Энэ дэр бол тэр үнэлгээ өндөртэй хамгийн өндөр үнэлгээтэй 50 кинонуудыг би хэвлж гаргаж ирж байгаа бүгдийн ихнээс нь үзэж дуусж байгаа. Тэр кинонууд дээр одоо жишээ нэгт бол одоо Шавшанкаас орхсон тий одоо хоёрт загалмаас эцэг гих мэтчлэн яг ингээд бүр дээр үеийн бас айгүй тийм гой утгатай бас айгүй тийм зүүн кинонууд байдаг шүү. Та нар тэгж үзвэл бас илүү сонирхолтой байх. Тэгээ бас ер нь ингээд залуудаа би ийм гоё best кинонууд үзсэн байвал хүмүүстэй ч гэсэн яриа хөөрөө үнэлэхэд айгүй гоё шүү дээ. Би наад чи үзсэн. Миний хувьд бол үнэлгээ тийм байсан юм байсан. Гол утга санаа нь хүнд өгж байгаа мессеж нь тэргэл яриа хөөрөө үнэлэхэд ч гэсэн их гоё. Мөн одоо баримтат кинонуудыг та бүхэн бас үзэж байгаараа баримт кинонууд ч айгүй гоё шүү. Бас таны мэдхгүй хүмүүсийн мэдхгүй одоо тэр бүр нийгэмд бас ингэ дэлгдээд идэггүй нуус юмнууд одоо дэлгдээд идэггүй юмнуудыг бүр ингэ детачлаад ингэ цаад яг юу болсон яас хийсэн ингэ бүр гоё задлж гоё ярьдаг шүү. Тэгэхээр баримтат кинонуудыг бас үзэж байгаарай. За мөн одоо өөр киноны тухай ярих гэж байна. Тий ТV series үзээрэй гэж зөвлөмөр энэ бас цувралууд би аним айгүй их үздэг байсан залуу баг та. Тэгээд аним үзэхэд бол ер нь айгүй гоё бас айгүй нэг гоё айгүй сайхан энергитэй санагддаг аним үзэх нэг тийм. Угаасаа анимны гол дүр ч юм уу эсвэл аним дээр гарч байгаа хүмүүс бол айгүй дандаа хүнлэг. Ягаад гэхээр тэр нөгөө японочууд тэрийг хийж байгаа болохоор япон хүмүүс ч айгүй хүн чанар сайтай гэж ер нь ярьдэн шүү дээ. Айгүй сайхан сэтгэлтэй гэж ярьдэн шүү дээ. Тэгээд японочууд хийж байгаа болохоор аним бас айгүй гоё байдаг байсан. Тэгээ сүүлд би одоо ТV series-гээ одоо олон ангид цувралууд үзэж байгаа. Гэхдээ Солонгос энэ төр бол биш. Яг Европ, Америк энэ төрт хийсэн тийм ТV series-үүд. Тэгээд IMDb-гээс би муу адил нөгөө нэг одоо бүх цагийн үеийн шилдэг юм 50 ТV series-ийг бас ингэж хэвлж гаргаж ирж байгаа. Эхнээс нь үзэж байгаа одоо жишээд өртөх юм бол нэгт гэх юм бол одоо
нэгт нь одоо Planet Earth гэдэг энэ хорвоо ертөнцийн одоо тэрийг айгүй гоё ичдэг зураглаар харуулсан одоо байгаль амьтан бүх юмнуудыг ичдэг зураглаар харуулсан тийм байлаа. Тэгээ Breaking Bad одоо та нар Game of Thrones гэх мэтчлэн Chernobyl гэх мэтчлэн мэдж байгаа тиймэрхүү зурлууд байдаг. Энэ бас шидэг 50-д орсон байдаг. Тэгэхээр тэднүүсийг бас түүж үзвэл аюу зүгээр шүү. Гэж зөвлөмөр байна киноны тал дээр. За баярлалаа.